Яг энийг одоо авахд гэхэд чинь Мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөл байгуулагдсан цагаас эхлэн тулгамдсан асуудлуудаа тодорхойлж холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байна. Өмнө нь зохион байгуулсан хилцүүлэг хурлуудаар мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөлийн гишүүдүүдтэйгүй нийт бизнес эрхлэгчдэд хэл ахуулын асуудал хамгийн их төвөгддөг гэсэн байна. Тиймээс үүний эсрэг арга хэмжээ авахар авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлтөд уулзаж цаашид хамтран ажиллахаар боллоо. Тэгэхээр бид нар бол энэ чинь ингээд нөгөө цаашаагаа ингээд яваад одоо төлөвлөгөө нийлээд одоо аргатай тэмцээл олон нийтийн зөвлөлтөөр нийлээд одоо хотын захиргаатай нийлээд тийм ингээд гол докторчтой нийлээд ингээд зөв хүмүүсийн докторч байгаа шүү дээ. Тэгэхээр зөв хүмүүстэйг нийлээ энэ нэмэг шинжилж авахгүй бол Монгол улс оршин тогтохгүй үгүй гэдэг асуудал гэнийсэн цаана улс орны үндэсгүй амжны аюул байд ярьж байгаа. Бид өөрөө хуцаа хийж чаддаг. Бид өөрсдөө хоолоо хүсээ тавьж чаддаг. 95% импортын хамааралтай уус. Тэгээд өнөөдөр манай энэ нэгдсэн зөвлөлийн одоо нөхдүүд маань энэ өнөөдөр Монгол улсад байгаа бизнес явуулахад хүндрэлтэй байгаа тухай, бизнес явуулахад олон зөвшөөрлийн системүүд нь саад болж байгаа тухай, энэ зөвшөөрлийн систем нь авилга ашиг сонирхлын төвчд үүсгээд байгаа тухай бид нарт маш тодорхой одоо юу жишээн дээр одоо саналаа гаргаж ярьж байна. Бид одоо хэд хэдэн асуудлаар саналаа солилцож нэгдсэн одоо цаашдын хамтын ажиллагаа өрнүүлэхээр одоо шийдвэрлэлээ. Бид нэр энэ олон нийтийн байгууллагатай нийлээд энэ болохгүй байгаа зөвшөөрлүүдийг бүгднийг татаж авч ирээд бас анализ хийгээд устгах бас эрх мэдэл бас энэ байгууллага дээр байгаа юм байна. За энэ тендерийн хуулийн асуудлаар бас хэлэлцүүлэг хийх бас эрх нь бас эднэр дээр байгаа юм байна. Тэгээд ингээд цаашдынхаа ажлуудыг төлөвлөөд ажлаа товлоод одоо ингээд ажлын хэсэг гараад ажиллах гэж байна. Авилга нь нийгэм эдийн засаг, улс төр, хууль зүй, оюун санааны хүрээндгээд нийгэмд бүхэлд нь хор хөнөөл авчирч чаддаг хорт үзэгдэл юм а. Тиймээс авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл мэргэжлийн нэгдсэн холбоотын санал гомдлын дагуу холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж өгнө гэдгээ уулзалтын үеэр хэллээ.